курст орж ирэхдээ байсан хүлээлт маань ерөнхийдөө өрн дүүрэн виз учраас миний хувьд бол одоо сэтгэл дүүрэн байна. Тэгээд Монгол талаас нь англи одоо өгүүлэмжээ Монгол талаас нь сэтгэж хэлж сурах энэ их чухал байсан. Тэгээд энийг энэ бүлээлдээ гүйцэлээ гэж ойлгож байна. Тэгээд санаа хамт олон тэр дундаа найз багштай их баярлалаа. За сайн байцгаана уу. Намайг гамбилах байдаг. Би дорд хамгаас ярьж 50 хүртэл англи хэлний сургалтын сурлаа. Тэгээд маш их зүйлсүүдийг ойлгож авлаа. Би ер нь юм сурдаггүй хэлтэй. Тэгээд аюу олон зүйлсүүдийг сурч авлаа. Тэгээд энэ аргачлал нь аюу гоё юм аа. Бид нар болохоор зэрэг ерөнхийдөө яг дүрмээ сурах гэж хичээдэг байсан бол харин өөртөө өгөө зохиогоод өгөн дээрээ дүрмээ ингэж сурж байгаа юм бас нэг өгүүлбэрийг олон хэлбэрээр ингэж яг хувиргаж яг тэгж дүрмээ ойлгож байгаа. Надад их ойлгомжтой байлаа. Тэгээ энэ бүгдийг зохиож бидний төлөө энэ бүгдийг хийсэн багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн цааш та суралцах маш их хүсэл төрлөө. Тэгээд мөнгө олохын төлөө шан бусдад заахын төлөө сэтгэлтэй сайхан сургалт боллоо. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш өндөр сэтгэлтэй ямар ч гэсэн би олон жил бас 4 жил англи хэл үзсэн. Тэгсээр анхан шатны мэдлэг тотмог байсан. Тэгээд энэ сургалтын суугаад яг зөв голдрлоор хэлж сурж авч байгаа маш их баярлалаа. Ямар ч хүмүүс яхад амар энгийн ойлгомжтой тайлбарласан юм өс нөхдүүдээс тэгээд одоо жинхэнэ сайн насны хүмүүс ойлгохоор маш ойлгомжтой тайлбарж өгсөн багштай маш их баярлалаа. Учраас бол нэг үнэтэй маш үнэтэй тийм бас тодорхой хэмжээний бусад багш нараас бусад газраас олж авч чадаагүй юм дөрөв юм ярьлаа. Тэгээд нэгдүгээр код харгачлал их зүгээр юм байна. Тэрний тусламжтай хурдан сэтгэгдэх боломжтой байдаг юм байна. Жишээ нь юм бол одоо нөгөө хүнтэй яриххээр за энийг чинь би пассиваар хэлхүүлөө тий эсвэл нөгөө перфектээр хэлхүүлөө өнгөрсөн цагаар хэлхүүлөө гэл өнгөрсөн цаг нь юу үлээ гэл ингэж бодохоор зүгээр кодоо хэлэхэд араас нь нөгөө зүйл ингээд автоматар урсаж гарч ирд юм байна. За энэ үнэхээр их чухал юм байна кодлох. Хоёрдугаар гэх юм бол нөгөө нэг энэ координат гэсэн шүү дээ тэнхлэг. Тэгээ x y тэнхлэг тэр бас их айгүй багшийн нөгөө нэг надад өгсөн үнэтэй зүйл юм. Тэрнэр болохоор за нөгөө би юу төгсгөлөө хэлчихэд байдаг. Гэтэл яг алийг дагаж би юу хэлэх юм? Сонголтоо хийх юм те. Аль хэрэглээгээ даах юм гэдгийг би бас айгүй сайн ойлгож авлаа. Гуравдугаарт нь болохоор томьёог юу яаж болд юм бэ? Томьёог бас нөгөө математик хэлбэрээр оруулаад бодож болд юм байна. Тэгээд тэр бодсон дээрээ яах нь бодолтон дээрээ тэрийг маш сайн тогтоож авд юм байна. Дөрөвдүгээрт болохоор нөгөө to have тэгээд нөгөө дүүгийн хэлбэрүүдийг бас өмнө яах нь тийм хэлбэрүүд байдаг гэдгийг мэдчихэж байгаагүй. Тавд бас нэг юм байгаа юм. Тавд нь болохоор пассив чинь бас нөгөө нэг хураагддаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Тэр нөгөө багш нь юун дээр тайлбарлажсэн шүү дээ. Өөрийнхөө нийтлэл дээр сан дээр ногоодмол пассив гэдэг. Тийм тэгэхэд бол нэрээ энэ чинь одоо хураагддаг гэдгийг мэдээгүй байсан бол яг айл цагийн тий бүр ингэ толгой ирэхээр тийм маш чухал мэдээллүүдийг олж авлаа. Миний хувьд бол тэгээд багштай маш их баярлалаа. Таны одоо энэ олон жилийн хөдөлмөр бид нартай ийм богино хугацаанд маш их яах нь эмх зэгстэй мэдлэг тэгээд цаашдаа мэдлэгээ яаж яах нь авч явах арга замуудыг зааж өгсөн. Үнэхээр их баярлалаа.